тойргийн хөвч болон шүрэгчийн хооронд үүсэх өнцөг. Тойргийн AB хөвч болон Аз-ийг татсан шүрэгч чулууны хоорондох өнцөг нь AB номд тулсан багцсан өнцөгтэй тэнцүү байна. Өөрөөр хэлбэл зургаас харах юм бол өнцөг ACB-ийн өнцөг BAK-та тэнцүү байна. За үүнийг ашиглан жишээ бодлого өгье. Үсгээр тэмдэглэсэн өнцгийн хэмжээг ол гэсэн байна. За бидний чанар ёсоор өнцөг ACB маань өнцөг TAB-тэй тэнцүү буюу X өнцөг маань 62 градус гэж гарч байна. За үүнээс ATAB-ийн тэнцүү буюу TAB гэсэн адил хажууд гурвалжин байна. За адил хажууд гурвалжны суурийн өнцөг нь тэнцүү буюу B-арын өнцөг маань A-арын өнцөгтэй тэнцүү 62 гарцлж байна. За үүнээс Y-арын өнцгийг олохын тулд бүгдээрээ гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 гэдгээс Y-ийн өнцгийг олох юм бол 56 градус болох нэ.